байцгаана хүүхдүүдээ. Багш нь та нартай Шаргаалж Зарцаа 2 гэсэн сайхан үлгэрийг дэлхийн шилдэг 100 үлгэр гэсэн номноос уншихаар бэлтлээ. За ингээд бүгдээрээ үлгэрээ эхэлцгээе. Нэгэн зарцаа бүхэл дунжингаа цэцэгнээс цэцэгний хооронд жаргал таяа дэгцдэг байлаа. Биеийн ногоон урт мөчтэй их л үзэсгэлэнтэй харагдаж байв. Нарны гэрэлд гарахад би энэ маргад эрдэн шиг ялтганаж дуу хоолой нь яг л уянгад хөгжим шиг сонсогддог байлаа. Харин Шаргаалж бут сөөгний дунд ийш тийш тонгочингүйж өдөржин завгүй ажиллана. Тэр өвлийн улирал зориулан буудай нөөцөлж байлаа. Өвлийн цагт хоол хүнс хомсдож бүх амьтад өлсгөлэн болдгийг тэр сайн мэднэ. Ажил эсвэл өлсөж өг гэж Шаргаалж өдөр бүр өөртөө хэлнэ. Ажилсаг Шаргаалж буудайны төрөөг тастан үр бүрийг шигшин авч нэг нэгээр нь үр рүүгээ зөөн зойроод өрхийн тулд өдөрт хэдэн зуун удаа явж байлаа. За, үнэхээр ажилсаг байна тийм ээ хүүхдүүдээ. Хэдий тэр бөхчим халуунд махран зүтгэж маш их ядарч туйлдж байсан ч хизээч зогссонгүй. Гэр бүлээ өвлийн хүүтэнд өлсгөж ядраахгүй тулд хөлсөө туслуулан ажилласаар байлаа. Өдөр хоногуд урсан өнгөрсөөр өвөл ирж орчлон дэлхий бүхэлдээ цасаар хучигдлаа. Царцаа огтуулж бүжгэлхээ болжээ. Тэр маш их өлсөж байсан ч идэх юм юу ч байсангүй. Газар хөлдөж, модод нүцгэрч, өвс гандан хатаж, цэцгэс гундан үхсэн байлаа. Зуны улирал өвлийн цасан доор мартагдав. Нэгэн удаа царцаа явж агаад их л бандгар, цатгалан царайтай. Нүүрнээс нь улаа бутарсан Шаргаалжтай тааралдав. Өлсөн царцаа, илүүчлэх хоол хүнсний зүйл байвал өгөөч. Надад идэх юм юу ч алга гэж гуйхад Шаргаалж болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ чи бүхэл зунжингаа юу хийж байсан юм бэ? Хэмээн асуулаа. Би дуулсан, бас бүжиглсэн гэж царцаа хариулахад Шаргаалж нүдэн тав болгон гайхаж юу? Дуулаад л бүжиглээд л өөр юу ч хийгээгүй хэрэггүй. Тэгвэл би чамд туслах хэрэггүй юм байна өө. Чамааг өөрийгөө зугаацуул байхад чинь би ганц удаа ч амралгүйгээр зогсолтгүй ажиллаж байсан. Гэтэл чи маш залхуу бас бодлогогүй байж. Тэгэхээр би чамд өөрийнхөө зовж хураасан хоолноос өгөх ёстой гэж үү? Хэмээн дургуйцсан хэллээ. Царцаа, гэхдээ би яг өлсөж өгөх нь гэд уйлахад түүнийг өрөвцөн Шаргаалж хэсэг зур бодсноо багахан буудай өглөө. Тэгээд зугаацах цаг гэж байхад ажиллаж хөдөлмөрлөх цагч гэж би чи зун болохоор удахгүй бас л өвөл ирнэ гэдгийг санаарай. Хэмээн захив. Хоолтой болсондоо баярлсан царцаа тэгнэ. Ингэж өсөж зовхгүй тулд би заавал ажиллах болно гэж амлалаа. За, ингээд үлгэр маань дуслаа хүүхдүүдээ. Тэгэхээр энэ үлгэрээс бид нар юу сурч авах нь? Шаргаалж маань яалаа? Амс хийх завгүй бүхэл зунжингаа яасан бэлээ хүүхдүүдээ? Хэдэн зуун удаа өөрлөгөө буудаан яасан бэлээ үр зөөсөн. Харин царцаа маань яалаа? Өөрхөө гоё сайхан биеийг гайхуулаад л тийм ээ? Дуулаад л бүжиглээд эс нэг мэдсэн чи яасан? Зун дуусаад, намар дуусаад, өвөл болсон чинь царцаад идэх ч юм олдохгүй. Өлсөн болохоор маш их даарсан тийм ээ? Тэгтэл яас өөдөөс нь цадгалан, бүр бондойсон. Тэгээд ямар гэлээ? Огт даарсан, ядарсан шинжгүү Шаргаалж хүрээд ирсэн тийм ээ? Тэгээд найзаасаа чи надад жоохон хоол өгөөч гэтэл яалаа? Шаргаалж маань бололгүй яах вэ? Гэхдээ чи зунжингаа юу хийсэн юм бэ гэсэн. Би дуулж бүжиглсэн гэв. Тэгвэл чи юу ч хийгээгүй жаагаад миний ингэж хөдөлмөрлсөн хоолноос идэх гээд байгаа юм бэ? Би чамд өгмөөргүй байна гэтэл. Би яг үлсэж өгөх нэ гэд гуйсан учраас өрөвчгөн сайхан сэтгэлтэй Шаргаалж маань яалаа.
өөрийнхөө хоолноос илүү ч хэлсэн тийм ээ. Тэгтээ юу гэж хэллээ өгтөдөө? 100 ирэхэд 100-ны дараа өвөл ирнэ гэдгийг ерөөсөө бити мартаарай гэд тийм ээ. Өлсөж өгөхгүй тул өдөр бүр ажил гэж өөртөө дандаа сануулж исэн учраас тэр зүйлийгээ зарцаад бас яасан захиж хэлсэн тийм ээ. Тэгээ зарцаа маань энэ удаа яалаа өгтөдөө? Залхуурч ерөөсөө болохгүй юм байна. Өвлөөс өмнө би ч гэсэн яах нь идэж хоолоо базаахгүй болвол өлсөж өгөх юм байна гэдгийг хамгийн сайн ойлгосон учраас юу гэж хэллээ? Тэгнэ би заавал ажиллах болно гэж амласан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар энэ үлгэрээс юу ойлгож авах вэ? Бүгдөө ажилсаг хөдөлмөрч байна гэдэг бол амьдралд хамгийн чухал байх нэ гэдгийг ойлгох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр дандаа зугаацах биш. Зугаацах үедээ зугаацаад ажиллах үедээ бас яах нь ажиллах хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. Дандаа ажиллаад байх биш. Дандаа зугаацаад байх биш. Хэмжээг нь яах нь тохируулаад найз нөхдөдөө тоглосон ч гэсэн эргэж орж ирээд гэрийн даалгавраа хийдэг, найз нөхдөдөө тоглосон ч гэсэн унших намаа уншдаг, хийх хичээлээ хийдэг байх ёстой гэж бидэнд яаж яана зааж өгч जैन тийм ээ. Тэгэхээр нэр бүх зүйлийг хийж амжуулна гэж байдаггүй. Цагийн юмыг цагт нь хийх ёстой гэдгийг яаж яана хэлж өгч जैन тийм ээ. Зүр баяртай өгтөдөө сайхан амраарай.